Монгол Улсын харилцаа холбооны салбарт түүхэнд бичигдэх чухал үйл явдал өнөөдөр боллоо. Тодорхойлох юм бол оператор компаниуд 5G сүлжээг албан ёсоор асааж технологийн шинэ нэрнийг эхлүүлсэн. Энэ нь зөвхөн интернетийн хурд нэмэгдэх төдий зүйл биш, аж үйлдвэрийн салбарын шинэ үеийн эхлэл гэдгийг албаныхан онцоллоо. Монголын Хуамын Цэрэг байршил өргөн уулам газар нутгийн 5G-ийн дэд бүтцэд бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Гэсэн хэдий ч оператор компаниуд 5G сүлжээний туршилтыг амжилттай хийж үе шаттайгаар нэвтрүүлж эхэллээ. Тэдний нэг нь SkyTel Group юм. 5G-г ямар зорилгоор нэвтрүүлсэн бэ гэхээр ерөөсөө аж үйлдвэрийн дараагийн үеийг бий болгоё. Аль болохоор бүтээмжийг бий болгох, хүний оролцоог бууруулах, 24 цаг тасралтгүй ажилладаг шинэ үеийн үйлдвэрийг бий болгоход бол хангалттай эрчим хүчний нөөц нэмээд одоо хурдтай интернетийн нөөц байх юм байна гэж үзсэн. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын шинэ эдийн засгийг бүтээх аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг авчрах хоёр гол гарцынх нь нэг одоо 5G технологи улс даяар бол нэвтэрж байна. За 5G технологи нь бол SkyTel хэрэглэгчдэд ямар боломж авчрах вэ гэх юм бол нэгдүгээр бол энэ өндөр хурдны интернет байгаа. За нөгөө талдаа бол мэдээч хэрэг энэ орчин үеийн технологийн том дэвшлүүд, үүлэн технологи, хиймэл оюун ухаан зэрэг энэ технологиуд бол дандаа ийм одоо том гүрнүүдийн одоо дата төвүүд, клауд центрүүд дээр байршдаг байгаа. За тэгэхээр бол 5G технологиор энэ одоо төвүүдтэй холбогдсноор бол одоо бид манай хэрэглэгчид тийм ээ бид нар бол одоо орчин үеийн хамгийн ухаалаг энэ үйлчилгээ за тэгээд энэ оюун ухааныг хиймэл оюун ухааныг ашиглах ийм боломж бүрдэж байгаа. SkyTel Group эхний ээлжинд Улаанбаатар хот болон 2 аймгийн хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлж байна. Цаашид үе шаттай улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорж байна.